Хэдэн цаг унтсан бэ? Би бүр бүлцэгээл босч ирлээ. Нэг 3-4 цаг л унтах шиг боллоо. Өчигдөр шин 1 цаг өнгөрөөгөөд Монголд буугаа. Тэгээ манай хоёр найз тосоод гэртээ ирэхсээр 2:30 хавцаа болсон баха. Манай хоёр найз би үрдэл тэгэж орой онгоц бууна гэж ерөөсө бодоогүй нэлээ оройцсон. Тэгээд юм бичлэг болоод тэгээд ер нь би ч нөгөө 3 шин 4 өдөр гээд нэлээ шахуу хуваартай Монголд ирсэн болохоор шууд гараад авах гэчлээ. Өнөөдрөөс шууд ажилдаа орчъя гээд. Одоо хотын төв орохоос өмнө би 10 жилийнхаа багш дээр очиж уулзах гээд. Тэгээд одоо 10 жилийнхаа сургууль руу явж байна. Энэ бол манай 10 жилийн ангийн багш буюу би Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийг төгссөн. Багштайгаа зураг авахулж яхаар гэж бодоод зүгээр бичлэг хийгээд авцсан. Ангийнхаа багштай уулзчихлаа. Одоо би хотын төв рүү орно. Гэхдээ сая арай цагаас эрт гараад ирсэн. Одоо 72 дугаар сургууль орно. Тэнд манай нийгмийн ажилтнанд 72 дугаар сургуульд ажиллаж байгаа. Тэгээд одоо багштайгаа уулзахаар. Угаасаа зам зуур юм чинь газ багштай уулзаж мэдчихэд тэгээд цаашаага хотын төв рүүгээ явцгаая да. Манай багш надад өгсөн кек. Одоо таксинд сууж байгаа л идэв. Надад одоо өөрөө такси зогсохгүй байна. Ийшээ хайласт руу өгсөд орчод гайгүй байдаг болохоор би шууд таксич гэж бодсон байхгүй юу. Угаасаа тийш автобус явахгүй юм чаа. Чингэлтэй дүүргийн нийслэлийн 72 дугаар сургууль дээр ирлээ. Манай багш байгаа болов яаж байгаа юм бол. Одоо нөгөө яг хавар уйлрал хүүхдүүд нөгөө хичээл намрах га багш нар бүр нэлээд завгүй байгаа юм байна. Шалгалт шүүлэг тэгээ нэг багш нөгөө сургууль руугаа очиж одоо шалгалт энэ дээр авах гэдэг нэлээд завгүй байгаа юм байна. Сая манай ингийн багш нар бүр 3 цаг хүртэл өөрийн 4 цаг хүртэл сургууль дээрээ суугаад ч ажил барагдахгүй байна гэцэл сууж байна. Тэгвэл манай багш бол байгаа баха. Тэс багш нар орж мэдчихэд тэгээ хотын төв рүү намуна найз нь одоо өдрийн ланч авч өгнө гэсэн. Тэгээд хоолоо идэхээр явна да. За арай энд байгаа багш нар болохоор манай дөөгжмийн багш, төмөн багш бас яг намайг нийгэм рүү хөтөлж гаргасан манай нийгмийн ажилтаа уугна багш хоёр байгаа. Миний энэ бичлэгэн дээр энэ хоёр ингэж гарч байгаагаа ерөөсөө мэдгүй. Энэ хоёрыг таньдаг хүн байвал битгий хэлээрэй. Хайлаастаас таксидад наашаага хүнснийг рүү ороод ирсэн. Би уг нь одоо яг 12-оос найзтайгаа хоолнд орох хэрэгтэй байсан байхгүй юу. Тэгсэн чинь маргааш манай нагад зэгч алдар тэхийн одон авах юм. Хүүшээ байж да. Энэ уруулан дээр нь яг юун цагаан юм наалтчаад байгаа юм бэ? Йоо бурхан минь. Одоо яг тэнгис дээр байна. Би хайлаастаас таксидад наашаага 9,000 төгрөгөөр таксидэж ирсэн. Тэгээ мөнгөн завьяараа одоо алхаад нагад зэгчтэйгээ хамт баг нагад зэгчийнхаа бэлгийг аваад гэтээ тэрнээс өмнө найзтайгаа уулзаж найзтаа нөгөө солонгосоос авчирсан юмнуудаа баа найз солонгосоос хэд юмнууд загсан бохгүй юу. Тэдрийг нь өгөх гээд тэгээ одоо хүлээгээ зогсож байна. Тэнгис кино театр 100 айл дээр явж гин гэсэн тэгээд одоо ирэх бах уу? Одоо төд бодлого ороод ирэх бах уу? Би амар үлсэж байна. Болохгүй бол замаасаа шууд бэлэм аваад идээд тэгээд мөнгөн завьяараа алхаад тэг мөнгөн завьяа дээр нэг шүртээ удахгүй гэх юм бол би цаашаа централ тавар орох ажилтай. Ерөөсө машиндаал явж гин ерөөсө. Машиндаал явж гин. Монголд өстой төм төжигнөж бомбууж гинж нөө талбай дээр жагсаал болж гин, хонхны хоёр болж гин, хормын зураг авалт болж гин, одонтой ээжүүдийн одон гардуулах ёслол болж гин бүр. Би бол өглөөрөөс хойш бужигнаал сая би энэ Артлын Централ Тавар орж Unitel-тэй уулзлаа. Unitel компанитай уулзлаа. Маш гоё байлаа. Одоо нагад зэгчтэйгээ уулзахаар явж байна. Одоо уулзах байгаа нагад зэгч маань болохоор маргаашийн алдар тэхийн маргаашийн алдар тэхийн одон авахаар нагад зэгч маань байгаа. Тэгээ бит хоёр маргааштай бэлтгэхээр өнөөдрийг бут авахаар уулзах гэж байна. Би одоо ажил руу явна. Монгол нөгөө юунууд амирх гараад ирчиж дугуй түрээсээ үйлчлэгээтэй нөгөө дугуйнууд скутер интернет бүр нэлээд гараад ирсэн. Гэтэ эдрэг бүр 10 жилийн хүүхдүүд амир хунж байна. Тэгээ хамгийн гол нь ямар ч нөгөө сигнал интернет дарж мэдэхгүй байгаа мó эсвэл сигнал байдгүй болов. Тэр нь ерөөсөө мэддэхгүй. Жаахан осолтой. Нэлээд жоохон осолтой. Тэгээ монголч нөгөө дугуйн зам байдгүй шүү дээ, тийм болохоор яг хүний замтаа зэрэгцээ явахаар бүр жоохон хүүхдүүдийг дайрч унахчих гал жоохон хүүхдүүд байтугай нэлээд олон хүмүүсийг дайрч унахчих гадал тэгэл явж байна. Ойрд бичлэг хийгээгүй болооч тэр юм уу? Би Монголд очиод эхний өдөр бичсэн энэ бичлэгнүүд маань бүгдээрээ буруу өнцгөөс авагдсан байгаа даахгүй юу? Доороос нь ингээд харахаар миний үсний засалт хүртэл бүр үнэхээр сонио харагдаад байгаа юм. Тэгээ ядж хахад Монголд нөгөө яг манай гэрт үсний лак ашигладаг хүн байхгүй. Би солонгос дахь гэртээ өөрийнхөө үсний лакыг орхио явуулсан байгаа шүү дээ.
Энэ болохоор нөгөө миний хэрглэж ийсэн биеийн шингэн саван хэрглэж ийсэн биш одоо хэрглэж байгаа. Тэгээ яг нөгөө батгашилтын эсрэг нэг төрөл байдаг гэдэг нь болохоор яг энэ шар өнгөтэй байд юм шүү дээ. Энэ нь яг батгашилтын эсрэг. Тэгээд энэ болохоор биеийн чийгшүүлэх тосно. Энэ нөгөө миний яг жинхэнэ хэрэглээд дууссан биеийн гуйжуулагч. Гэтэ эндээсээ одоо буцаад явхаараа эндээс дороо ичнэ 3-ыг бол заавал авнаа. 3-ыг авна гэд тэгсэн 3-ыг авсан гэхдээ нэг нь манай ихч авчихсан. Тослог аристай хүмүүс зориулсан ийм тослог шингээх цаас байдаг заяа. Ер нь бол тослог аристай л бол ийм цаасыг яг цүнхэндээ бол байнга ингээд авч явж яхан аим зүгээр. Тэг ингээд духан дээрээ тавиад өөрийнхөө тослогийг ав. Зүгээр салфетыг интерьер авснаас илүү хамаагүй баталгаатай найдвартай юм да. Одоо л бүгдөө өдөржингөө авсан болохоор миний дух бүр ийм тослог биш. Тослог аристай үний зовломж хэцүү шүү. Хураа арьстай авах нь хамгийн амар. Ингээ бид нар маргаашийнхаа одонгийн найрны ресторан дээр ирээд ямаа бэлдэж байна. Би хань чимгэлтэй тонох гэж байгаад өнөөдөр битүү гадар явсан болохоор амар хөдлөрөөд тэгээ урагшаа гандлоо байран дээр очиж усан доронгоо маргаашийнхаа талбайгийн үйл ажиллагаа руу явъя гэдэг. Монголд байх хугацаанд ерөөсөө найзуудтайгаа уулзаж чадаагүй. Харин бэлгээ надад бүр 2 удаа яг намайг төгжрлээс аварж хол замд надад машинаараа хүргэж өгсөн байдгийн баярлалаа. 2時間になります。休憩しませんか？ Та юу гэсэн бэ? Энэ дээд. Үгүй энэ Монголд бичсэн бүх бичлэгнүүдээ би YouTube дээр влог болгож оруулах гэж байгаа. Амар өнгөтэй чи. Юун дээр? Чи өнгөтэй те. Би ямар үнэтэй. Зүгээр л завгүй. Энэ өдрийн влогийг ингээд дуусгая. Тэгээ бүгдээрээ дараа нь одонгийн нэр ямар болсон талаар дараа үздэхэй. Баяртай.